Холбооны бүгд найрамдах Герман улсын Бонны их сургуулийн Монгол төв судлалын тэнхимийг мэдчилгээ. Монгол улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн 80 жилийн түүх дойн баярын халуун мэндийг Холбооны бүгд найрамдах Герман улсын Бонны их сургуулийн Монгол төв судлалын тэнхимийн хамт олонны нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж байгааг хүлээн авна. Монгол хэл бол монгол үндэстний оюуны дархлаа, сэтгэлгээний үндэс, соёл иргэншлийн үнэт өв. Энэхүү үнэт өвийг судлан шинжилж хөгжүүлж ирээдүйн хойжуудын төлөв үлдэхийг үүсэд Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхим 80 жилийн хугацаанд хүндж баршгүй хувь нэмэр оруулсан. Та бүхний бүтээлч хөдөлмөр эрдмийн тууштай замлан зөвхөн Монгол улсад үлдээгүй. Олон улсын Монгол судлалын хөгжлийн баг бүх тулгуур улсаар ирсэн түнээн талархаж байна. Миний хувьд 1994 онд Humboldt их сургуулийн оюутан байхдаа Монгол Улсын их сургуулийн профессор Чомоо Овшин шамт болж байсан бөгөөд Монгол Улсын их сургуулийн Монгол хэлний тэнхимд 1997 онд нэг семестр суралцах боломж олгосон нь ажил амьдралын минь гараанд онцгой туршлага болсон билээ. Тиймээс багшийнхаа чин сэтгэл, хичээл зүтгэлд өнөөдрийг хүртэл талархаж явдаг. Мөн 1960-аад онд Монгол Улсын их сургууль суралцж байсан Германы нэртэй монгол эрдэмтэн болох Ута Шүний, Ренате Бауэнер, академич Бэмбэн Ерөнчин, профессор Сонмын Довсон Мандан багшийн шавнар байсныгаа бахархалтайгаар дурсан ярьдаг байсан тэрхүү сайхан дурсамжууд нь монгол судлаач бидэнд бахархалтай төв болж үлдсэн. 2011 онд хаагдаад байсан Бонны их сургуулийн монгол судлалын салбар 2013 онд монгол эрдэмтэн доктор профессор Клаус Загастрийн хүчин зүтгэлээр дахин нээгдэж миний бие тусны тэмдэг эрхлэгчээр томилогдсон ажиллах болсон. Энэ үеэс Монгол Улсын их сургуулийн залуу эрдэмтэн судлаач багш нартай хамтын ажиллагааг үргэлжлүүлэх сайхан боломж олгосон байдаг. Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн монгол хэл соёлыг заах сургалтын хүрээгээр хязгаарлагдах бус эрдэм шинжилгээний салбар тундын судалгааны ажилыг сургалтын материал боловсруулахад чухал хувь нэмрээ оруулсан. Тухайлбал 2017-оос 2019 онд монгол хэл шинжилгээний тэнхимийн багш Баяртуул зочин багшаар ажиллахдаа монгол бичгийн сурах хүчийг ажлын дэвтрийг хамтран боловсруулж хэмжүүлсэн нь манай нэгэн чухал сургалтын хэрэглэгдсэн оюутнуудын ширээний ном болж. Үүний дараа доктор Эрдэнэ Очир багш 2019-оос 2022 онд манай сургуульд 3 жил зочин багшаар ажилласан ба тэр үед COVID-19 цар тахлын үе байсан хэдий ч бид салбар дундын хамтарсан судалгааны өгүүлбэрүүд бичиж хэвлүүлснээс гадна монгол хэл бичгийн онлайн сургалтын их хэрэглэгдэхүүнүүдийг боловсруулж ашигласан нь манай сургалтын их хэрэглэгдэхүүний санг улам зузаатгаж одоо хүртэл оюутнуудын маань гол хэрэглэгдэхүүн болсон. Мөн бид Монголын ерөнхий боловсрол болон ихтэй сургуулийн сургалт хийгээд сурагч оюутнуудад цар тахал хэрхэн нөлөөлж байгаа тухай нутгийн зөвлөл хэмээх сэдвийн хүрээнд монголчуудын нутаг хэмээх концептийн тухай цахим сургалтын их хэрэглэгдэхүүн боловсруулах тухай хамтарсан судалгааны 3 төсөл хэрэгжүүлж амжилттай гүйцэтгэсэн билээ. Бид одоо ч энэхүү бүтээлч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа. Харин 2023-аас 2025 оны хооронд доктор Инксов багштай сургалтад хэрэглэх материалуудыг үргэлжлүүлэн боловсруулж хамтарсан судалгаа хийснээс гадна оюутнуудын дадлын хөтөлбөрүүдийг амжилттай зохион байгуулсан. Үүнээс гадна 2013 онд Бонд монгол судлалыг дахин байгуулснаас хойш монгол диплом зураглаар нийт 75 ихтгэл семинар зохион байгуулсан. Мөн бид Монгол Улсын ардын багш төрийн шагнал доктор профессор Шарвин Жомоо багшийн алдар гавьяа хүндэтгэн дурсаж түүний цахим судалгаачийг өгөөж хэрэгжсэн. Энэхүү түүхт 80 жилийн ойн баярыг тохиолдуулан монгол хэлийг шинжилгээний тэнхимийн үе үеийн багш судлаач төгсөж одоо суралцж буй оюутан залуус хүндэт зочид та бүхэнд эрүүл их аз жаргал цаашдын эрдмийн их үсэд тань өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Хүндэтгсэн Бонны их сургуулийн Монгол төв судлалын тэнхим доктор профессор Инес Штолпе